юу да 20 хэдэн багш та тий цөөхөн байгаа даа учраас дараа нь яг болсоо тий. Дараа нь хүмүүс юу орсон бэ гэж юм даа. Ичи хичээл болцсон болохоор яаж тий нөгөө энэ ясан юмнуудаа сая нөгөө асуулт зохиогоод сорил морил авна штэ тий дараагийн тон шүү тэрний дараагийн тон тийм болохоор суугаагүй улсууд нь бичлэгээ үзэн үздэй. За энэ ингээд 68 хуудас яг манайхтай төстэй юм байна. Магистрийн ажил байсан юм байна. За 13 онд ямар сургуулийн ямар хичээлээ нэг сургууль байгаа. Америк сургууль. Аризонагийн их сургууль гинэ. За ийм хийсэн тэгээд яг энийг гамт өгчин шүүрч аваад удирдгчин шүүрч аваад гамт өгч рүү шидээд тэгээд докторийн ажлынх нь нэг бүлэг болсон юм шиг байна. Нэг бүлэг болохоос хятад магистрийн ажлыг аваад тэрүүгээр нөгөө нэг доктор хамгаалагч арай ичвтер. Докторийн ажил чи магистраас арай амар байх хэвээр. Арай том байх хэвээр. Гээд юу нэг шин биш шидэт хий. Мусапсын даргачин хэм билээ. Ч одоо хайчсан. Атад нэртэй биш хайчих ба. За. Энд ч нөгөө юуны баяр болох гэдэг. Тийм үү, энэ шүү дээ. Оо. Чаас тань биш шүү дээ. Энд явж. За, тэгэхээр юу яа? Энэ хүний ажлаас ингээд докторийн ажил ургаад гарчд юм байна. Тэгээ цаана та нарыг ч бас юм үлдсэн гээд би энийг орох гэдэг байхгүй юу? Гэхдээ нөгөө слайдаа зэрэг явд юм уу ч тийм хаашаа. Слайдаа үзчихсэн энэ ямар хачин юм гээд ойлгохдохоо байхаараа өгүүл рүү оръё. Ер нь бол энэ тэндээс слайд тань цуг өгүүл олчулыг сайхан л да. Тэгээд слайдыг уншижсэн энэ одоо юу юм бэ гэдэг. Танаа мэрэгч чи ерөнхийдөө бол өгүүл талдаа их сайн байх ёстой. За. Энэ өөрлөвч тий. SNP нейрон дээр суурилсан өндөр найдвартай нөгөө reliability сайтай тий. Найдваржилт гэдэг юм байна. Арифметик хэлхээний зохиомж гэдэг. Тэгэхээр энэ дээр хим багш чинь гамбат багш чинь нэг тийм нөгөө RSA гэдэг алгоритм яриац үрчиж хуваадаг. Тэгээд та нар өөр бас юу ч байдаг юм тий. Өөр нэг юм яаж болох юм шүү дээ. Энэ миний юм дуурайд байгаа юм та. За. За ийм арифметик хэлхээд өгч юм. Тэгэхээр та нар арифметик биш яг энэ дээр нь суурилж агаад өөр юм зохиож болох юм л да. Тэгвэл тэгэл энэ ч одоо бараг л докторийн дипломын хэсэг шиг юм байна гэдэг чинь бакалаврт бол бараг л юу гэсэн үг юм те. Докторийн дипломоос магистрийн арай жижиг байх хэрэгтэй. Магистраасаа та нарын диплом бүр арай жижиг байх хэрэгтэй. Йоо би хичээлээ яач явах юм. Байна уу? Энэ одоо айгу үлгэрийн болсон байна. Оо яасан. Басан за. Сая орж ирээ харсан юм чи. Нүдэрээ тийм. За. Энэ тэнэгээ тавьчих юм л да. Өө тийм яас юм бото. Зүгээр. Ингийн нэрээ. Оо нөгөө хүн тэгээ лайк зарчлаа шүү дээ. Ямар хэцүү юм. Чаас. Харцаа. Энд харцаа. Хараач. Оо харчлаа шүү дээ. За зам юм. За. Энд ч одоо энэ уцаа хаад юм ямар хэцүү. Ингэж. За тэгэхээр яг хуу энэ шинэ онол гэх юм уу те? Шинэ юу? Манай транзистортой компьютер транзистор гэдэг юм үүссэн байлгүй те электроник дээр. Транзистор бол нөгөө нэг yes no үчилүү те 01 гэсэн гаралттай. Тэгэл тэрэн дээр бүх юм үндэслэдэг. Бүгд 01 гэсэн бит дээр үндэслэдэг гэж байгаа. Тэгэнгүүт энэ хятад оюутан болохоор одоо баг доктор болоод гэдэг. Тэр хүн болохоор манай Pay хятад оюутан тэр болохоор ийм шин санаачлаг гаргасан. За шинэ санаа гаргасан. Тэр нь болохоор нейрон нөгөө биологийн мэдрэлийн нейрон тий тэрний санаа аваад ерөөсөө нэг нейрон шиг ажилладаг компьютерүүд яасан юм бэ гэж. За тэгээд ийм хоёр төрлийн нейрон бодож олсон. Нэг нь HP, нэг нь LP. За энэ чинь нэг товчсон үгнүүд яваад байгаа. За SP дээр бас юу вэ? SNP гэдэг нь юу гэсэн үг мартчих. SNP гэдэг нь за P гэдэг нь хүний нэр юм байна. Юу вэ энэс юм шиг. За би
Яа тий. Google-д хийж чинь. S&P гэдэг чинь нэг дүүрэн цэцгийн зураг. S&P нэр юу яаж болно те нөгөө нэг Copilot гэж байдаг те. Юу заримдаа энэ чинь асуух хэрэгтэй. Энд гараад ирлээ. За. Spiking Neural System тий. Spiking Neural System гэсэн англиараа. Тэгээ spike гэж юу гэсэн үг вэ гэхээр нөгөө spike чи юу лээ? Spike чи нэг юм бууднаа л гэсэн юм шиг. Одоо нэг юм ингэж буудаж гаргадаг. За тэгээд мэдрэлийн эсвэл бие биендээ дохио явуулдаг. За тэр дохиогоо л одоо spike гэж юм гэдэг байгаа. Дохиогоо ингээд эсээсээ буудаж гаргаж юм гэдэг. За neural гэж мэдрэл. За нейроны тий. Тэгээ P гэдэг нэг тийм Paul үлээ нэг хүн бамаа. За бас нэг биологийн талын том салбарыг нээсэн. За одоо баг манай цэрэн тогш өдөрдөг ч юм уу? Өдөрдөгчийн өдөрдөг ч юм уу? Өдөрдөгчийн өдөрдөг юм ба. За нэг тийм урмын хүн байгаа. Тэгэхээр энэ хоёр төрлийн нейрон бодож олсон. За та нар ч гэсэн одоо ингэ байж ирсэн гинт ер нь яахаараа дандаа ингэдэг. Ерөөсөө бид нар юмар бодноо гэж хоёр янзын бодож болох нь шүү дээ. 2 3 янзын бодоод тэрүүгээрээ бүх юмыг дүрсэлнэ гэж зүтгэж болох нь. За HP нейрон гэдэг нь high pass буюу өндөр дохио ирүүл дамжуулдаг. LP гэдэг нь low pass буюу бага дохио ирүүл дамжуулдаг. За нэг тийм утгатай. Нэрнийх нь утга нь. Энэ дотор нэг юм хоёр тэгшдэг шиг юм яваад байгаа. Өөр их чиглэлтэй ч шүү. Энэ тэргүүл яваадах юм аа. За. Юу гээд HP гэдэг нь тийм гэсэн. За дотор нь байгаа томьёо. Одоо бид нар чинь нөгөө нэг өгүүлэл уншна гэх юм бол ингээд явж ийснаа энэ ямар утгагүй юм бэ гэд ингээ хаяа явчих болохгүй хана штэ. Юу ч гэсэн энэ юу юм бол гэд нөгөө ойлгох хэвээр ойлгохыг оролдох хэвээр ойлгохдохгүй бол нэг ингээд өгүүлэл уншаад явж байгаа. Эхний хэсэг нь ингээд амар ойлгомжтой л да. Ийм амар хэрэгтэй юм хийлээ гэд. Тэгснэ нэг ингээд явж итэл нэг ойлгомжтой юм дээр тулна штэ тий. Томьёо ихэвчлэн томьёон дээр тулдаг. Тэгвэл хоёр л арга байна. Нэг нөгөө томьёогоо өчргөө ойлгох гээд үзэх эргэн тойрныхын текстийг уншаад үгүй бол яг хаяад за маргааш ойлгох юм байгаа гэж цааш нь уншаад явж болно. Эргээд ойлгохдож бас болдог. Цаашаа явж итэл энэ чинь ингэжсэн юм шиг уцаад байж байна. За энэ дээр за би одоо өмнө нэг яатсан юм байна. Энийг яах вэ гэдэг. Ийм томьёо шиг юм байгаа. За томьёоч яг хувиргалт гэх үү те. А гээд нэг тийм А гэдэг нь дохио юм байгаа юм шүү. Нөгөө нейронуудын хооронд явуулж байгаа импульсүүд нэг шиг импульс ирлээ. Нэг А ирэх юм бол лямбда болгоно. За лямбда бол хоосон гэсэн үг. Тэгэхээр нэг А ирүүд устгачна гэсэн үг. Хоёр юм уу тэрнээс олон тооны А гэсэн үг энэ. Ирүүл нэг А болгоно. За энэ нэг тийм нейрон бах нэгэд нөгөө нейроны сүлжээн дотор ганцхан нейрон ингэж байж байгаа юм бол аавад үзэх юм бол нөгөө манай нейрон руу ингээд яг айгүй олон юу орсон байх юм л да. Нөгөө өөр бусад нейроноос ирсэн юм холболтууд. Тэр холболтуудаар нэгэн зэрэг ганцхан аал ирэх юм бол ганцхан импульс ирэх юм бол устгаа ичнэ, хоосон болгочихно. Хоёр юм уу түүнээс дэш ирэх юм бол нэг болгоод явуулчихна. Яг ерөнхийдөө тоог нь бол явуулахгүй те зүгээр юу ирж байна гэж. Дохио ирсэн гэдэг утгаар нь. Тэрс тийм олон зэрэгээр ирсэн 10-аараа ирсэн 100-аараа ирсэн гэж хэлэхгүй. Хоёр доод нь 2 ирнэ гэж байна те. Хоёр үе түүнээс дэш ирвэл нэг болгоод амжуулснаа гэдэг нэг жоохон ийм маягийн нэг ийм элемент. За манай нөгөө транзистор эсвэл нөгөө end or гэдэг шиг ийм элемент байна. За утга нь бол ихийг дамжуулна. Өндөр дохио 2-оос дээшийг ирвэл нэгийг дамжуулдаг. Нөгөөх нь баг эсэргээрээ. Хэрвээ бид нар систем зохиол нөгөө 1 2 элемент байгаа тэр нь ихэвчлэн эсрэгэл байдаг л да. End ч одоо жишээ нь 2 нөхцөл нь хоёулаа 2 хөлн дээр нь 1 гэсэн дохио ирвэл нэг гэж гаргана, бусад тохиолдолд 0 гэж гаргана гэдэг чинь. Тэнгүүт нөгөө оор нь болохоор жоохон эсрэгээр аль нэг хөлн дээр нь 1 гэж ирвэл 1 гэж гаргана ч үлээ те. Тийм нөгөө нэг бүтэн систем хийж байгаа байхгүй. Тэгэхээр нэг үйлдэл нь энэ, нөгөөх нь энэ дөрвөлжин low pass гэдэг. Нэг дохио ирвэл шууд нэгээр нь дамжуулчихна. Хоёр үе түүнээс дээш их ирвэл устгаа ичнэ гэсэн. Ингээд лямбда болгочихно. За нэг юм хөө лямбда гэсэн үсгэн дээр л гам төгшин доктор ажил тогтсон байхандаа. За тэгснэ тэр одоо хоёр элементээр энэ нэг юм мөлгөр нь нөгөө нэг их ирүүл дамжуулдаг те их дохио ирсээр мөл ийцэн ч юм уу. Энэ бага дохио ирэхээр дамжуулдаг юм үзэхтэн шүү. За ингээд хоёр элементээр нийлүүлж байгаа схем зохиосон. Нөгөө нэг схем байдаг те motherboard ч юм уу те энэ дотор байгаа
Электрон компьютерийн схемүүд чинь нөгөө n дооруудаа холбоод ч юм уу транзисторуудаа холбоод баахан схем зам ам зурцсан байдаг шүү дээ. Бас л тэрэрхүүл болно гэсэн энэ замууд нь ингээд шаваарлагдсан байгаа ч. Тэгэхээр ийм элемент зохиосон. За 3 оролттой. Ягаад ч 3 оролттой тий. Тэгээд энэ 2 гаралттай. Живүүлээ. За би болохгүй нөгөө өгүүлэл рүү очно. Өгүүлэг нөгөө мастрын магистрийн диплом руу очно. За ингээд 2 одоо юу ч энэ чинь ингэж хэлээд байгаа. Яг уу нейроны сүлжээ. Яг нэг талаасаа нейроны сүлжээ шүү. А яг нөгөө машин learning гэнтэртэй хэм дайны дээр үүсдэг нейроны сүлжээ бол бас нэг юм хөл юм байдаг. Гэхдээ нөгөө дотор нь явж байгаа өгдлөө арай өөр боловсруулдаг штэ. Тэгээ бас л давхарх гэж ярина. Тэгэхээр 2 давхархтай 2 левелтэй байна тий. Тийм нейроны сүлжээ 1 2 3 4 5 нейронтой. Тэгээд 5 нейроных 4 нь LP байна, 1 нь HP байна. Нэг юм хөө. Яг оролтын тоо хэдж байж болдог юм. Энд дээр 3 оролттой HP нейрон явж байна. Энэ дээр 2 оролттой, 1 оролттой ч байж болдог юм шүү. Тэ ингээд зүгээр энэ А-гийн тоолж чухал болохоос хэдэн импульс ирж байна гэдэг нь чухал. За энэ O-г марч O ч output төлөө E ч одоо юу ч юм бэ. За ийм юм. Тэгээ одоо энэ яах гэж байгаа юм гэхээр 1 битийн нэмэгч гэхээр 1 битийг нэмж яах гэдэг юм л да. 1 битийн нэмэгч оролтон дээр ийм 3 бит тоо орж ирээд энэ бодвол битүүд юм байлгүй дээ. 3 оронтой тоо орж 3 битийн урттай тоо орж ирээд ч одоо ямар хааш 3 битийн урттай тоо орж ирэнгүүт энийг одоо хааж яах вэ? За тэгээд нэмэх юм байна. За энэ болох байсан. За би танаас нөгөө нэг яасан хүн яадаг вэ? Ингээд юу ч юм те уншижсэн болохоо үү? Юу их сурвалж руугаа явна л. За энэ нэг зураг мургаар зурсан байна. Биологийн нейрон бол ингэ тийм ээ л да. Энэ яг нэг юугаар бол одоо ингэж дүрсэлдэг юм уу? Ингэж микроскопоор харагддаг юм уу гэд ийш тийшээ холбогдсон те. Тэгээд нейрон гэдэг юм байж байгаа. Бусад нейронтойгоо ингэ хөлөөрөө холбогдсон. Юу ч гэдэг лээ те. Аксон, дендрон. Уртын аксон билүү юу ч хэлээ тийм. Тэгээд ингээд цахилгаан жижигхэн сулхан цахилгаан тохио энэ хөдүүдээр нь дамждаг. Тэрнийхээ тусламжтайгаар бид нар ингээд юм мэдэрч барьж да сүултээ сурч мураад те явна гэсэн. Биологийн нейроны хувьд бол гэмтэй нэг юм хөө тохионоод ирэнгүүт ингэж гаргадаг. Манай нейрон болохоор баахан тохио ирээд бас нэг тохио ирээд энэ хоёрыг нэмэх юм бол ингэж гарна гэж юм да. За ийм түрүүчийн нөгөө зарчмаараа. За энэ яг бид нар нөгөө ойлгоцсон юмнууд байна. За нэг энэ дендритик богинохон аксон урт юм байдаг ч гэлээ. За биологи талаас те. Гэхдээ биологи руугаа хэтэрхий ороод бид нар хамгаахын юмнууд болно. Тэгэхээр ерөнхийдөө зарчмыг авч байгаа. Ийм юмнууд байж байгаа хоорондоо дохио шидэлцдэг. Тэрэн дээр нь яг яаж ажилтгийг бүүмэдээ хүний тарих маргч гайхамшигтай ажиллаад байдаг. Тэгээд за биологийн нөгөө юм та нар нөгөө био ямар юм блэ? Нэг хичээл дээрээ био тооцоол лөө. Тэн дээр үтсэн баг та эсийн ханан дээр ийм турбанууд байдаг. Натрий ирэхээр л оруулцдаг, бусдыг хаачдаг ч үлээ кали ирэхээр яадаг. Иймхүү аргаар нөгөө дохиогоо шүүжрээ гэдэг. За энэ яг ингээд биологоос санаа авч байгаа болохоор биологоо жоохон яад юм байна. За манай эрдэнэт нарийн хичээл өгнө гэж байна уу? Юу өглөө 11-ээс уулзч одоо тэртээ хэрэггүй юм биш үү? Тэртээ тэр үдээс хойш юм болов. Энийг хагасаас юм чи тий. Тэгэхээр би өглөө 11-ээс ирээд залгаад тахгүй. За би хичээлээ орж ягаа жоохон их тараачаа тэгээд бүгдчихье. Окей. Хүүш би нэг баахан цэцэг аваад яваад байдаг. За мастер сургуулийн мастертайгаа явуулчих тийм үү? Харин тий юун дээр цэцэг авчиж мангах юм тий. За тий. Магомэртнийг за да. Магомэртнийг хүчээ. За тэгээд за энэ тэгснэ гинт нөгөө дүгнэлт рүүгээ дүгнэлж явах те нөгөө нэг ихэндээ нөгөө танилцуулга явдаг тэрэн дээрээ шууд эцсийнхаа үр дүндөө нэг өсөрчиж нөгөө энэ саяын сонин юм бодож олдог чинь электрон энэ доороос арай өөрөөр ажиллана. Тэгээ арай өөрөөр ажиллахдаа юугаараа илүү вэ гэхээр нөгөө нэмэгч гэдэг схем нь айдар те тэр нь айгүй юу ажилт найдвартай ажилт. Одоо энэ нь болохоор нөгөө юуных байна. Нанд байж утас чинь тасдаг байсан юм уу? Нанд байж юу ямар энэ утас чинь сүүл үед яагаад тасрахгүй байна. Нанд байж тэгээд нөгөө нэг n or more за ер нь электрон транзистортай суурилсан гэсэн үг. Ийм хоёр янзын хувьтай
Энэ улаан AB2 улаан цэнхэр хоёрын team схем байна. Тэгээ яг энд ороор нийлүүлээд угсарсан аддер гэд бодвол электроникийн үздэг электроникийн үндэс дээр ингээд угсарч байгаа ингээд хөлн дээр нь тоо өхөр гаралтан дээр нийлбэн гардаг ч гэдэг. Тэдний хувьд нөгөө эндүүд нь эвдэрсэн байвал яах вэ гэдэг. Зарим нэг элемент нь эвдрэх магадлал гэж байдаг л да. Тэрийг ихсгүүл яах вэ гэдэг. Тэгэхээр тэрийг нэг жоохон л ингээд ихсгэх юм бол манай тэр зарим тэр улаан схем бол шууд найдварчлалт нэг огцон ундаг. Нөгөөх нь арай огцон биш ундаг. Маргаашийн арга хэмжээч гэж. Тэгээд манай хэм болохоор C чинь нөгөө нэг манай шинээр бодож олоод байгаа шиг баггүй. Тэр болохоор ийм айгүй алгуурхан ундаг байхгүй. Одоо бараг л алдааны магадлал нь 15%, 16% болчиход ахтал энэ дээр ингээд байждаг. 17.2% ундаг ч гэнэ тийм. Них өсдөггүй алдаа нь аймаар яадгүй гэх тийм. Ийм зорилготой гол юу нь тэрнээс бас нөгөө энд орыг ягаад цоо шин санаа гаргаж ирий гэж байгаа мөртлөө нөгөө гол давуу тал нь найдвартай байдлаа за гэж байгаа бай. За энэ нэг ийм юмнууд байгаа цаана нөгөө математик загвар нь. За энийг одоохонд орхиж. Ерөнхийдөө та нар нөгөө бакалавр учраас математиктай нэг орооцолтгүйгээр нөгөө энэ өөрийнхөө дөрвөлжингөө угсраад явал айгуу зүгээр гэдэг байгаа. Ямар нэг схем бодож олоо тий. Одоо энэ нөхдүүд тоо нэмдэг схем хийцэн байна. Хим агч нь бол ямар юм RSA алгоритм хийцэн байна. Тэгэхээр одоо яадаг юм аа тий. Үржүүлдгийг хийцэн дээлгүй тий. Тэгэл нэг өөр нэг ямар Euclid алгоритм шийдэг юм уу? Ямар юм шийдэг юм тий. Тэгээд энэ найдварчлалт энтрийг дахиж бодоод ийм дээр тийм байна, ийм дээр тийм байна гэж хэлж болно. За энэ нөгөө юу вэ? Энэ саяын нөгөө схем юм байна. Товчлоод бичсэн. Том одоо эндээс нь баг та нар ингээд яг энэ чиглэлээр ор нэг асуух хэрэггүй. Нөгөө нэг асуухаар би нөгөө юм мартчихад. Зүгээр л орж болно. Энэ дээр нөгөө товчлоод бичсэн байгаа мэл да. Тэгэхээр яг энэ дүрмүүдийг дүрм гэдэг байгаа. Хувиргалтын дүрм. Эднийг уншаад баг шууд явуулдаг бол ерөнхийдөө энэгээр диплом хамгаалахад бэлэн болж байна гэсэн. Нэг битийн full ladder гэн full гэхээр яг нөгөө юугаал хэлдэг л дээ. Нөгөө нийлбэрийн энд нь гаргаад full ladder гэж юу юм бэ? Full ladder гэж 2 тонн нэмээд нийлбэрийн нэг газар гаргаад тэгээд өөр нэг газар бас нэг юм гаргах та. Тэр нь болохоор нөгөө хальж барьсныг гаргадаг лөө тий. 2 тонн нэмэхээс нэг халиад гараа явуулна шүү дээ. Хэрвээ 2 тонн 88 битийн 2 тоог нэмсэн чинь нэг нөхөр аваачаад 255 дээр нэгийг нэмээ ачдаг тий. Тэгэхээр ингээд бүгд халиад 0 гэсэн үр дүн гарснаа 1 гээд carry out дээр нь халилтан дээр нэг тоо гарч болно гэсэн. За ийм. Ийм. За нөгөө нэг схем маань энэ баг шүү тий. Саяны нөгөө нэг слайдн дээр зурсан байсан схем. Ихчлөө маань юу болчих вэ? Гараа явцгааж хөө. Эрт тарна гэсэн болохоор шууд тарыг хийвчтэй. За. Нөгөө нэг битийн adder гэдэг нь за эндээс эхлээд яаж ажиллаж гинүү гэдэг нэг баах юм болно л доо. Энэ дээр болохоор босоогоор нь зурсан байсан. Энэ дээр хэвтэйгээр нь зурчжээ. За. Аюу. Ямар байна юм? Юу бодож юм хөө. Символ гэнэ. Нэг юу явуул. Яах вэ? Заавал. Амар худлаа юм яваад юм лөө. Заавал энийг шоо яваад гай. Multibetter. За нөгөө нэг ойлгохгүй дараагийн утас руу орё гэдэг юм болоо. Энэ дээр ингээд 12 битийн тоо орж ирэх юм байна. 12 бит дээр орж ирж байгаа тоог нэмээд 12 бит 12-ла 1 байвал хэд болох юм? 12-ыг чи 2-ын хэдэн зэрэг тах юм бэ хамгийн баг та. 2-ын 4 зэрэгүү. Тэгээд ингээд 4 оронтой тоо гарах юм. За энэ схем урдаасаа ойлгочлоо. Энэ юу? Юу юм бэ? Нөгөө нэг 12 ширхэг бит орж ирэнгүүт. Гэхдээ яг энэ нөгөө электрон компьютер хуучин энд ортой дээр гардаг шиг 12 битийн урттай тоо гэсэн үг шүү. Зүгээр 12 ширхэг нөгөө нэг юм дохио орж ирвэл гэсэн. 12 ширхэг дохио орж ирвэл чинь хамгийн ихтэй 12-ла 1 гэсэн дохио байвал 12-ла А гэсэнтэй жижиг А гэсэн дохио бол бүгдийг нэмж гаад
12 гэсэн тоол гарах нь шүү дээ. Хамгийн ихтэй эндээ 12 нөгөө нэг юм чи хайчих юу. 12 гэсэн тоо гарах хэвээр. Тэгэхээр 12 гэдэг чинь нэг манайхаар бол 2-ын тоолын систем шилжүүлчүүд хэдэн битийн тоо вэ гэхээр 16 дотор багтаж байна гэсэн үг шүү дээ. 2-ын 4 зэрэг дотор багтаж байгаа учраас 4 битээр илэрхийлж чадна. Тэгээд A0 A1 2 A3 гэсэн 4 бит гарна. За A0 энд гарч байна, A1 энд гарч байна, A2 энд гарч байна, A3 энд гарч байна гэдэг. Ингэж гарах юм байна. Тэгэхээр энэ айгүй тэгшимтэй юм шиг нэг гоё харагдчих. Гэхдээ яг уу энэ нөгөө хоёр гаралттай odd even гэж байгаа юм шиг нөгөө тэг сондгоо гаралт гэж нэрлэдэг юм байна. Тэгээд заримийнх нь odd-оос нь гарцсан байна те. Заримийнх нь even-ээс гарцсан ийм гаралтуудыгаа нийлүүлж жагаад одоо 0 A0-аас эхлээд ингээд унших нь ч те. A0 A1 A2 A3 гэж уншаад тэгээд энэ 4 битийн тоо гарангууд энэ 12 юм дээр орж ирсэн тоо нь хэрвээ одоо юу гэдэг 10 шиг А гэдэг тохио орж ирээд бусад 2 нь хоосон байсан бол 10 гэсэн тоо гарах нь шүү дээ. Хоёрт дээр. Тэгэхээр энэ A0 дээр 1, A1 дээр 0, A2 дээр 1, A3 дээр 0 гарна гэсэн. За тийм байхаар ингээд зохион байгуулсан юм байна. Гэхдээ энэ холболтууд бол нэг тийм шимтэй биш байна те. Жохон замраагүй. Юутай яг утга учиртай юм шиг. Тэгэхээр иймэрхүү схем зохиогоол одоо нэг схем баг зохиогоод за яг нэмдгийг бол ингээд зөндөө хийчихэд шүү те. Нэмхээс арай өөр ч юм уу ингээд ямар нэг үйлдэл хийчихвэл тэрийг ингээд учиргүй юу ягаал ажилуулад ойлгоод тэгээд сүүлдээ тэрийгээр ажилдаг нэг програм хийгээд симуляц хийдэг ч юм уу нэг програм хийснээл сүүлдээ тооцоог нэг хэр найдвартай байна. Угаасаа цаанаас найдвартай байх нь ч энэ манай pay хятад оюутан баталсан юм байна л да. Тэгээд явах хэвээр. За тэгэхээр энэ дээр болохоор ийм юм байна. Ямар л тээ. Энд юм байна хөө. Одоо энэ дээрс аяг болгосон. Even гэдэг нь нөгөө нэг тэгш гаралт нь энэ 0 биш юм байна. O гэдэг нь odd гэдэг. Энэ хоёр тэгэл нэг нь 0 гарвал нөгөө нэг гардаг тийм л гаралт юм уу да. Тийм юм шиг байна. За гаралтны хувьд бол энэ их муухай хэсэг юм байна л да. Ингээд зурчгаар бол гоё яригдаад. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг одоо эн чинь оролт нь ингээд энэ тал байгаа байхгүй зүүн талаа 1 2 3 оролт орж ирж байгаа. Уул нь бол ингээд 3 ийм ихлэл байгааз. Тэгээд зарим оролтуудаа ингээд хувлаад нэгийг ийш нь явуулаад нэгийг энэ нейронд явуулаад нөгөөх нь нөгөө нейронд явуулаад гэдэг. Энд чинь бүгдээрээ л гуруулаад юу орсон юм шүү дээ, тэ? 1 2 3 гуруулаа энэ хоёр нейронд байгаа орцсон. Тэгээд энэ дээр odd гэд нэг юм гардаг, энэ дээр even гэд юм гардаг гэд ингээд хвчсэн юм байна. Тэгээ яг уу эн чинь нөгөө нэг юу гэсэн үг байхгүй юу? Дотроо юм олон дүрмтэй байна. Тусмаа нөгөө дотор нь энэ дотор жишээ нь баг ингээд энэ схемтэй чигээр орцсон гэсэн үг. Товчилж хвчээд байгаа юм байна. Нөгөөх нь бас нэг айгүй схемтэй тэгээд явж байгаа гэсэн үг. Тэрнээс нөгөө анх бид нар бол хоёр төрлийн нейрон байна гэж хэлсэн шүү дээ, тий? Нэг нь болохоор нөгөө олныг дамжуулдаг, нөгөөх нь цөөхнийг дамжуулдаг, нэгийг ирүү дамжуулдаг гэсэн. Энэ дээр болохоор ингэсэн юм байна. Одоо юу гэдэг нэг А ирүүл дамжуулцдаг, 2 ирүүл устгахчдаг, 3 ирүүл дамжуулцдаг гэдэг нөгөө одоо энэ odd гэдгээрээ тий? Сондгой тооны юу ирүүл дохио ирүүл дамжуулцдаг, тэгш тооны дохио ирүүл яачдаг гэдэг. Устгахчдаг гэдэг. Энэ дээр болохоор сондгой ирүүл ямар болоо юм тий? Сондгой ирүүл биш нэг А ирүүл устгахчдаг, 2 А ирүүл дамжуулцдаг, 3 А ирүүл дамжуулцдаг. 3 А ирүүл дамжуулаад багтах. За энэ тэгэхээр яг уу сондгой тэгшихгүй. Ер нь нэг иймэрхүү янз бүрийн юм бичих юм байна л да. 1 А ирүүл яг уу 2 А ирүүл яг 3 А ирүүл 4 А ирүүл яг гэдэг ингээд дамжуулах уу, устгах уу гэдэг ингээд яг урт юм жагсаалттай ийм нейронууд бичиж болох нь. За энэ бол гэхдээ нөгөө нэг энийг бид нар хэрэглэхгүй байгаа. Энэ бол нөгөө нэг зөвхөн нөгөө нэг LPHP гэдэг нэг хоёр нейрон яриадсан шүү дээ, тий. Тэрүүгээр хийн гээгүй нөгөө нэг эн чинь LPH биш HP биш нэг юм хачин нейрон байгаа байхгүй. Тэгээд энэ эдрийг бүр нийлүүлээд ингээд өчиж болох юм байна. Хоёр гаралттай тэгээд 3 оролттой тэгээд дотроо өчргөө их схемтэй гэдэг. Тэр өчргөө их схем нөгөө нэг юм хоёр том нейронтой тэр том нейрон дотроо задраад бас бахан схемтэй гэдэг. За нэг юм. Энэ гэхдээ бидний нэг зогсож яах вэ гэх юм байна. За одоо энэ дээр бол энэ дээр нэг зогсох хэрэгтэй болчиход байна. Энэ дээр л өчргөө их зогсон юм байна да.
Яасан дээр үү? Дээрээс нь зурдаг үлээ. Энд чинь нөгөө Teams-ээр явчихдаг байж тээ. Дээр нь зурч чадах байсан. Зурна гэвэл яах энийг ингэж авах юм уу? За энийг огтлж аваад paint руу хийчихье. Тэгээд дээр нь бич хэрэгтэй болчлоо. Дээр нэг юм бичээд энэ дээр 0 бас энэ дээр 1 байсан гэдэг. Тэгэхээр яг надад бол энэ чиглэл их юутай санагдав. Өчнөл диплом авахаар өчнөл үлдээд үстэй язгуур аавч гэдэг юм та. Язгуурыг хүртэл юугаар хийчдэг үстэй. Язгуур авахыг чинь хуучин 10 жилд бодвол нөгөө юугаар хийчдэг байсан тий. Нэг юм зурж байгаа яадаг үлээ нэг үрж хуваах шиг нэг юм зураад хийгээд идэг байсан. Та нар гараараа бол компьютер дээр язгуур авах үйлдийг яаж хийх юм болоо? Хэрвээ төв процессор нэмэх гэдэг үйлдийг л хийдэг тий. Нэмэх гэдэг үйлдийг хийдэг. Хасыг нь болохоор нөгөө хоёр дахь тоог нь сөрөг болгож чаддаг болохоор сөрөг болгож байгаа нэмждэг. Үрчгийг болохоор яадаг вэ? Нөгөө 5-аар үржгүүл 5 удаа нэмждэг. Хуваахыг нь болохоор яадаг ч юм тий ингээ яаж игээ олцдог. Гэх юм бол язгуурыг яаж авдаг юм бол? Косинус синусыг яаж олдох юм бол? Та нар тэрийг одоо та нар нөгөө нэг зүгээр компьютерийн архитектурыг юу яагаад гэдэг хичээл болж байгаа юм шүү дээ. Шүүмжлээд тим мэрэгчлээ тий. Заавал юм байх албагүй өөр ч юмнууд байж болно гэсэн улсуудын хувьд нөгөө зүгээр компьютераа яадгийг бас мэдэх ёстой ч тий. Тэн дээр ямар нэг юу байхгүй үйлдэл систем үзлээ үү? Тийм нэ. Үзэн. Тэгээ тэн дээр төв процессор гэж бахам ярихгүй нэ. Би нэг чиж байгаа. Тэг ингэдэг гэдэг юм гараагүй юу? Ямар гахалтай юм. Тэгээд тэрэн дээр яадаг гэсэн юм болоо. Чи одоо бас нэг мэдлэгнүүдээ ингээд цуглуулж аваад дараа нь дахиж хэрэглэгдээд дэвэл болно зүгээр шүү дээ тий. Хэрэглэхээр юм байл. Тэрнээс тэгээ нэг юм яагаад шалгалтаа 30-ны шалгалтыг бол тэгээ дуусаа. Дахиж хизээч энтэй амьдралтай дайрлах уу гэдэг онцгүй шүү. За электрон компьютер яг электрон гэх юм да. Тэгээ одоогоор компьютерд бол косинус синус логарифм яасан хийсэн те нэг хэцүү функцүүдийг хэцүү үйлдэлүүдийг цуваа задлж удноо лагранжийн цуваа гэж үүдэг тий. Ямар нэгний цуваа баахан цуваанууд байдаг. Нэгийг хуваах нэг векторал дээр нэмэх нь хоёрыг хуваах нь хоёр векторалч үүдэг үү тий. Нэгдээ 3 одоо шантгуун танууд нь яваад байдаг ч үлээ доороо баахан векторалтай. Тийм цуваануудад задлж байгаад эхний 10 ороо хичээл шалгах гэж байгаа юм болов шатлаа. 10 юу хувааж байгаа тэгээд цуваа задлж байгаа тэр цооныхаа эхний 10 гишүүнээр эхний 20 гишүүнээр бодно гэдэг ерөнхийдөө тийм наривчл тогтооч гэсэн. Тэгээд тэр цооны гишүү чинь аргашаа явах тусмаа айгүй өчүүхэн баг тоолно. Тэгэл хамгийн сүүлийн хэдэн төгсгөлгүй хүртэлх гишүүдийг хайчвал нэг ихтэл нэг саяны нэг тэр бумны нэг алдаа гарна гэж хайж байгаа шүү дээ. Тэгэхээр компьютер дээр хийсэн тооцоо бол ялангуяа тийм косинус синус юу муу язгуур айгүй их авсан бол алдаанууд нь ихсээд явах хэрэгтэй. Тэгэхээр зарим програм дээр тийм хүрчиж хуваадаг програм дээр бол яг нь алдагдал нь ихсээр нэг мэтгэд айгүй хачин хариуж гаргаж магадгүй. За одоо ингэж энэ схем дээр бид нөгөө нэг саасан дээр зураад үзэх хэрэгтэй юм л да. Яг үнэхээр одоо юу дээр хэдийг нэмээд хэд гарч ийнө гэж шалгах гэнэ л да. Түрүү нөгөө 10 гэлөө те. 10 шиг нөгөө юун тоо 10 шиг орж ирээд буюу одоо энэ дээгүүр энэ оролтуудын 10 нь нэгтэй тэнцүү. 2 нь 0-тэй тэнцүү байгаа тохиолдолд 10 гэдэг нийлбэр гарах хэрэгтэй. 10 гэдэг чинь 2-тоор бол 10 гэсэн тоо гарна. Тэгэхээр бид нэр гараараа одоо ингээд нөгөө энэ байхгүй компьютер юм яах вэ тий. Гараараа шалгах хэрэгтэй байна. 10 гэдэг тоог ингэж өчигдэн A0 нь 1-тэй тэнцүү. A1 нь 0-тэй тэнцүү. Ваа, стаймер мөн өчигдсэн. A2 нь 1-тэй тэнцүү. Тэгээд A3 нь 0-тэй тэнцүү ингэж гарах хэрэгтэй. Тэнгүүд та нар электроник оюутнууд электроникийн үндэс дээр нөгөө энд ортой схемийг ингэж харж яадаг шиг бас нэг тим юм хийх хэрэгтэй болно гэсэн. Хэрэг нөгөө энэ талаар диплом хийнэ гэх юм бол. За одоо ингэ чи энэ хоёр захын 0 болох чи энэ хоёр захын 0 орж ирсэн. Бусд нь 1.
Тэ эндээс хаваа бүгдээр нэг энэ хүртэл орж ирсэн гэж. Тэгээд тэгш сондгоо гэсэн тийм юу юм бах та. Тэгш сондгоо гэсэн тийм нейрон юм байна. Тэгэхээр одоо энэ орж ирсэн тоонуудаа одоо 0 ажиг зүйл энэ дээр бол 0 1 1 гэсэн юмнууд орж ирж штэ. Тэгээ нийлбэр нь 2 гээд тэгш байх юм бол even гэдэг чинь тэгш үү те. Ийшээгээ тэгш гэдэг нь 1 гэж дамжаад odd гэдэг нь 0 гэж дамжаад гэдэг ингээ явах нь л те. Тэгээ ингээ явах юм бол нөгөө манай энэ сүүлийн 4 гаралтан дээр яг ийм 0 1 0 1 гэж гарах нь уу гэж шалгах хэрэгтэй. Ерөнхийдөө эхэндээ нөгөө ганц нэг тоон дээр тестлээд шалгах хэрэгтэй л байх л та. Нөгөө зарчмыг ойлгохын тулд ингээд яваад байна. Тэгээ нөгөөдүүл нь бас адилхан одоо явж байгаа тийм. Ер нь нөгөө нэг эндээс гарсан гаралт нь одоо жишээ нь энэ дээр бол ганцхан нэг л орж ирсэн юм шүү дээ. Энэ нэг нейрон дээр тийм. Тэгэхээр нэг гэдэг чинь сондоодоо хоёр шиг нэг явна. Нэг дээр нэг өөр ганцаараа нийлбэр болох нь шүү дээ. Тэгээ сондгоо олчихно гэхээр нэг гарна. Нэг юу явна. Гэх мэттэй. Тэгээ явж байгаад энэ нейрон дээр жишээ нь дээр нь дээдлийн түвшинээс 3 нейроноос ирж орж байна. Энэ гурван аяг бол нэг байх юм бол сондгоогоос нь нэг гарна гэсэн үг. Яг нэг гэдэг нэг А гэдэг нөгөөс дохио тий гарна гэсэн. Гээд явах юм байна. Тэгэхээр одоо ингэ энэ гуруулаа нэг гарна, нэг орж ирнэ. Тэгэхээр сондгоотой учраас энэ дээр сондгоо гэдэг гаралтан дээр нэг явна. Нөгөөх нь 0 явна. За 0-ыг хайчих. Нэгийг л биччихье. Юм бичээг бол 0 гэж бичээ. Тэгэхээр ингээд 0 1 гэдэг энэ сондгоо орсон. Тэгэхээр энэ дээр сондгоо гэж гарч ирэх нь энэ сондгоо энэ дээр хурж ирнэ. Энийг нөгөө нэг шууд ихлээр бодоод тал та тий. Тэгэхээр нэг талаас нь нэг орж ирэх юм, нөгөө талаас нь энэ нэг ийм нейрон байна тий. Энийг яаж орж ирэх вэ гэдгийг харахын тулд энийг бодох хэрэгтэй юм, дараа нь энийг бодох хэрэгтэй юм. За тэгсэн тоо гэдэг чинь энэ ч одоо сондгоо бичтэй тий. 3 гэдэг чинь тэгэхээр сондгоо odd гэдэг энэ дээр нэг ирэх юм байна. За нэг ирлээ. Энэ дээр тэгш гарна тий. Нэг нь 0 юм чинь. Энэ хоёр нь 1 гэдэг. Тэгш гарах учраас энэ тэгшдэр 1 гэж дахиад амжихаас энэ л юу ч орж ирэхгүй. Тэгэхээр манайх энэ оролтон дээр бол зөвхөн зүүн талаа талаас нэг ирээд нөгөө талаас 0 ирэхээр ингээд сондгоо олчноо. Тэгэхээр энэ дээр энэ бол сондгоо гэсэн тохиолд амжих юм байна. За тэгээ эндээс сондгоо энэ хоёр нийлээд тэгш болцоо. Тэгэхээр тэгшдэр 1 ирнэ. Сондгоо гэдэг дээр 0 гарна гэдэг манай А3 бол зөв болчлоо л доо. За тэгэл А2 бол ингэ юм гээд. Ингээд гал хөлөөрөө бодоод үзвэл энэ дөрвөлээд гарч байгаа хэрэгтэй. За бид нар нөгөө өмнө нь яаж явах та бодоод үзээ та нар дасгал болгоод энийг сайхан бодоод үзэхээр тэгэхээр энэ бол яахан энэ бол гэхдээ нөгөө нэг LP HP нейрон ашиглаад гэдэг нь биш шүү. Зүгээр өмнөх нь гэх юм өөр жишээ. Нэг 3 оролттой ч юм уу те нэг ч юм уу 2 ч юм уу 3 оролт авч чаддаг. Дээдл нь 3 оролт авт юм уу та. 3 л баг шиг те. Дээдл нь 3 оролт авч чаддаг. Тэгээ орж ирсэн оролтуудынхаа нийлбэрийг нь тэгшээсээ нэг дахиад гаргацдаг. Сондгоосоо нэг дахиад гаргацдаг гэдэг. Нэг ийм ганцхан элемент байлаа гэхэд тэрүүгээр ингээд угсарсаар хагаад 12 битийн тоо нэмдэг ийм схем хийж болно гэж байгаа. Энэ яг зүгээр бас л нэг жишээ. Нөгөө ийм өөр төрлийн элемент байвал тэднийг ашиглаад юм хийж болно л гэдэг юм. За 1 битийн нэмэгч гэдэг нь энэ. Тэгэхээр яг энэ дээр хамгийн гол нь оролтон одоо юу гэх оролтон дээр одоо энэ чинь 6 оролт байна шүү дээ тий. 3 оролт байна шүү дээ тий. Тэрэн дээр оролтон дээр гуруула 1 1 1 гэдээ ороод ирвэл энэ 3 тоог хооронд нэмээд байгаа. Одоо юу гэдгийг хэрвээ 2-ын талын системээр манай энэ бэлэн болсон компьютер дээр 1 1 1 гэдээ тоороод ирвэл тэр 3 битийг нийлцсэн гэдээ үзвэл тэр чинь 111 гэдэг 111 гэдэг чинь 2-ын талын систем нийлцсэн гэвэл манай талын системд юу гэдэг тоо юм лээ. Тэгээ буцаа хөрвүүлвэл үүш танаас ч нэг алгоритмын үндэс дээр 2-ын талын систем үүсгэх байх. Компьютер юуны үндэс дээр хааны үндэс дээр үгүй юу? Энэ тоо юу амар калькулятор гараад ирээ. Уул нь калькулятор байдаг л да. Гэхдээ та нар чинь тоолын систем мөн 2-ын муу тоолын систем дээр 3 хоорондоо тоглоноос цааш нь өрүүлж явах хэрэгтэй. За энэ тий 2-ын тоолын систем дээр 1 1 1 гэж тоолоо. Чи бүр 4 бит яриад юм шиг.
Энэ аргат дээр би ингээд дектер дарсан нэг тоонд гараад ирсэн. Ямар таа гэсэн чи 7 гэд гараад ирсэн. 2-ын энэ ч юу гэсэн үг вэ? 2-ын 1 зэрэг дээр 2-ын 0 зэрэг дээр 2-ын 1 зэргийг нэмээд 2-ын 2 зэргийг нэмээд 4 дээр 2-ыг нэмээд 1-ийг нэмээд 7. За эсвэл энэ чинь нөгөө нэг 1000 гэдэг тооноос 1-ийг хасцсан тоо шүү дээ. Оо 1000 бүр ингэ гараад ирсэн. 1000 гэдэг тооноос 1-ийг хасцсан тоо байна. Энээс хасах нь 1. Хасах нь 1. Ийм тоо. 1000 гэдэг чинь 2-ийн 3 зэрэг буюу 8. 8-аас 1 хасаад 7. За ингэ янз бүрээр олж болно. За энэний манай компьютер 3-1-ийг дараалаад ингээд зэрэгцээд ороод ирвэл 3 битийн тоо байна гэж үзчих юм бол 8 7 гэдэг тоо гэж үзнэ тий. Тэгэхээр энэ дээр бол харин юу гэж үзээд байгаа юм. 3-1 ингээд тус тусдаа орж ирсэн. Эдгээр бол тус тусдаа тийм учраас зүгээр л 3-1 байна гэж үзээд хооронд нь нэмээд энд нь зүгээр сундгоо гэдэг 3-ын тоо гарна тий. Сундгоо тоо гарлаа гэж ингэж гардаг тийм нейрон гэж үзээд байгаа юм л да. За игээд сая бид нэг энийг нь алгасч байгаад ярьсан те ингээд 3 тоо ороод ирэхэд энэ 3 тооных нь нийлбэр нь нөгөө нэг битээр нь залгаж тоо үүсгэлгүйгээр тусдаа 3 битийг нэмэхэд гарсан тоо сондгой байвал сондгоодаг тэгшээл тэгштэр нэг гардаг тийм элемент байвал ийм бүтэн ийм одоо бэлэн заваадоосоо ийм элемент ирвэл бид нар тэрүүгээр нь нэмдэг юм хийчнэ гэж сайн нэмдэг юм юм шиг байна. Энэ 12 бит нэмжинэ гэдэг. Одоо энэ буцаад энэ лүг орохоос нөгөө би алгасаа явцаа. Нөгөө энэ схем дотор энэ нөгөө HP гэдэг маань энэ дөрвөл чинь тий HP-ний жоохон булан байх болчихно нөхөр. Тэгэхээр эдрийг ашиглаад ийм схем чухал юм байна гэдэг. Энэ дээр бас яг саяхан шиг л явна гэсэн. Одоо чинь сая үчлээ 3-1 орж ирвэл яана гэсэн штэ. 3-1 орж ирвэл энэ шиг аваад копидж жоод энэ дээр нь засгаар чинь зааварсан юм болох байх та. Энэ шинээр гэчээд энэ сая яас хөвгий жижигхэн орж идэв юм байна. Тэгээд дээр нь сайхан ингээд тооруулж байна. Ийм тоонууд энэний схемээ бас шалгамаар л байна л да. Тэгэхээр гуруулаа 1 байвал яах вэ гэдэг. Одоо ер нь нөгөө манай судлаагчийн талын нөхдүүд бол нөгөө элдэн юм харж гаж юм хийнээс нөгөө энэ стандарт бус юу байна гэдэг компьютер байна гэдэг баахан туршилт хийнээс. За гуруулаа 1 байла. Нөгөө нэг юмараа яах вэ гэж. Одоо энэ дөрвөлжинг чи бид нар байдаг байгаа шүү дээ. 1 дохио ороод ирвэл ийшээ нэгийг дамжуулчихнаа. Энэ дөрвөлжмаас ялгаагүй. 1 орж ирвэл дамжуулнаа гэж чинь энэ дэр 2 дугаар оролт 3 дугаар оролтоос 2-наас 1 орж ирээд 2 болцсон нийлбэр нь тий. Тэгэхээр нөгөө дөрмөөрөө энэ дэр юуч дамжуулах ба. 3 дээр болохоор олныг орж ирээд дамжуулна гэсэн мэт энэ дэр 3-аас орж ирээд 2-оос орж ирээд 1-ээс орж ирсэн. Тэгэхээр бүгднгээс нь орж ирсэн учраас энэ дэр нэг бит дамжнаа гэдэг. Тэгээд одоо яах вэ? Одоо хамгийн доотлын төвшин үлдсэн. Хамгийн доотлын төвшин дээр LP нейрон байна тий. Ганц орж ирээд дамжуулчихна. Ингээ гараавчлаа. Энэ ячва. Яасан юм болоо. Энэ болохоор бас дамжуулчаад байна тий. Энэ яагаад дамжуулж байгаа? Ямар лайтай. За. 3 гэсэн чинь энэ 3 гэсэн чинь 3 гэж гаргаад байгаа болов. 1 гээд нийлүүлээд. За нэг юм схем байна. За. Жохон эргэлзээтэй зүйл заяа гараад тэгээд тэрийг бараг л нөгөө хүнээс нь асуух маягтай мэйл бичээд асуух маягтай болоод байгаа юм да. Хамгийн юм. За. Нэг иймэрхүү урууч юм швэртэй. 1 орж ирвэл дамжуулна гэсэн. Энэ дээр 2 орж ирсэн дамжаагүй. Энэ дээр баахан орж ирсэн учраас 1-ийг дамжуулсан. 1 орж ирсэн учраас 1 гарсан. Гүн одоо. Тэгвэл 2.7-аас нийлүүлээл энэ тоо гарлаа гэж гаргаж байгаа юм л гэдэг. Ямар гайхамшигтай. За. Нэг юм. Тэр ингэж гаргадаг юм бол 2-ийн 2 бит гэдэг чинь 4 утгатай гэдэг дээдлэн 4 оролттой байж болох юм ааш. Хайш. За. Нэг юм. Чанд болчихлоо. За, ерөнхийдөө нөгөө нэг юм эргэлзээтэй юм гараад уулна энэ юмших толдоо. Хаав нөгөө гарч байна. Энэ тий. Энд дээр бид нар юм үлдээсэн юм шиг байгаа гэдэг. За. Энэ ч одоо юу ч болчихсон. За, энэ нөгөө нэг odd type neuron, even type neuron ч гэнэ. Юу ч болоорсон юм байна. Энэ хаанаас эхэлчихвэ дээ нэг бол юм чи. Манай эндээс эхэлж байгаа юм тий. За.
Найдтай төстэй гэдэг явсаа. За. Энийг тэгээд сайхан шалгах хэрэгтэй юм да тий. Энэ нэг юу жоохон юутай болчлоо. Сондгоо бол энэ дээр нэг гараад юу бол энэ дээр гарна гэд хэлсэн чинь энэ биш юм шиг бол авчлаа. За өмнө хэлсэн байдаг тэгээд энэ юу юм байхгүй. За энэ дүрмүүд дээр хязгаалт нэг байхгүй. Тэгэхээр бид нар янз бүрийн схемийг өгсөрч чаднаа. За чаднаа болж байна. За бүлийнхэн бол 8 дээр хийдэг. 8 гээд ending нөгөө нэг ending гараад ирэхээр нот болгочдөг болов тий. Нэг тийм үйлдэл байдаг нөгөө бүлийн юм дээр. Бүлийн л гэдэг юм л да. Электрон гэхээс илүү бүлийн схемүүд дээр 8 гэдэг элемент ганцхан энэ төрлийн элементтэй. Нөгөө нэг end or not байхгүй. Зөвхөн 8 байж бас болно гэдэг. Зөвхөн 8-ыг залгасаар хагаад бүх үйлдэлийг хийж болно гэдэг. Бүх тооцооллыг. Тэгэхээр яг уу team системүүдийг бүтэн систем гэдэг. End or not 3-ыг нийлүүлээд бас ямар ч логик илэрхийллийг бичиж болно те бүлийн. Тэр шиг 8 дээр бас бүгдийг бичиж болно. Гэхдээ яг уу ганцхан элемент ашиглаж байгаа учраас айгүй уртлын болно л да. Гэхдээ бүдний бичиж болно гэдэг. За манайх болохоор тэгээд нөгөө хөрөг хийх гэж байгаа. Бид нар чинь 2 юутай. 12 20 гэдэг юм уу. За энэ файлаа энэ магистрийн ажлын тавьчнаа энэ чихнэлт юм. Тэгээд дипломын юу лээс төсөл диплом ишиж чиглүүлэх гэж байгаа хүмүүсээ уншаад үзээрэй. Болохгүй юм байвал яаж болно? Ярилцаж болно. Энд ч одоо гамд хүч хийцээ хүмүүс 18 онд хамгаалсан юм. Тэрнээс хойш энэ хүмүүс тэгээд амьд байчлаа байлгүй дээ. Их л залуу хүн юм шиг лээ. За бүр болохгүй бол мэйл бичээд асууж болно. Чи таны энэ юм дээр чи ийм хачи бичсэн байх юм алдаатай юм шүү. Тэгээд эсвэл тийм үү. Ихэвчлэн бид нар л алдаатай ойлгосон болж таардаг л да. За хоёр л үйлдэлтэй нөгөө нэг дохио ингээд гаргадаг. Getting file гэж юу буудуулдаг гэсэн үг те. Дохио хүлээж авдаг гэсэн үг. Нөгөө нэг импульс явуулахыгаа нөгөө нэг буудаж гин гэж үзээд байгаа юм л да. Тэгэхээр spiking гэдэг нь импульсээ гаргаад өөр нэг нейрон руу явуулахаа хэлээд нөгөө нарийнх нь аксонороо те. Нөгөө нэг юм хөлөөрөө getting file гэсэн буудуулна гэсэн үг те. Нөгөө дохиог хүлээж авна гэсэн. Ийм хоёр л үйлдэлтэй. Манай нейронууд бол тийм л хоёр үйлдэлтэй. Тэгэхээр бид нар энэ нөгөө нэг хоёр үйлдэлийг тусад нь хийдэг нейроныг хайж олно гэнэ. Ямар зохиос юм бэ? За нэг юм хүү юм яасан юм. За тэг яг уу би танай мэрэгжлийн өгүүлэл уншаад энэ тэндээс жижиг сажиг юм хайж олоод тэрүүгээрээ л диплом ажил хийгээсэй л гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр өгүүл уншаад явж итэл нөгөө нэг янз бүрийн тайралтнаа. Тэгээд тэрэн дээрээ гацснаа. Бараг сар гацч юм уу, 7 хоног гацч юм аа гэдэг те том юм дээр гээд байгаа. Тэснэ би нөгөө мартцсан чинь дахиад яаж явах шиг би ч бичээд байгаа бол ямар гацч байна. За мартцсан юм шиг байна. За оролтынхоо спайкийн тоо, оролтын дохионы тоог тодорхойлъё гэн. За энэ чи бараг сая хэлдэг юм те. 12 оролттой. Тэгээ оролтынхоо тоог болдог юм хийя гэн. Оролтын дохионы тоог 2-ийн тоолын системээр яаж болно гэнэ. 2-ийн тоол гэсэн үг тийм 2-оор илэрхийлж болно гэнэ. За тэгээ 2-оор гараад байгаа юм шүү хөрөө. Тэгээд тэгш сондгоо гэсэн 2 юутай. Тэгш сондгоо гэсэн 2 нөгөө нэг тэгш төрөл сондгоо төрөлсөн 2 нейроныг үүсгэж болно гэн. За тэрний энэ 2 юм байна. За доторхойд одоохондоо яг сондгоо яг ингээд зургаас нь заримдаа зургаас нь үзэхээр ойлгогдчихдаг. Заримдаа зурган дээрээ барахгүй бол текст уншдаггүй. Тэгэхээр текстэн дээр нэгсэн юм. Сондгоо төрлийн нейрон нь болохоор бүлийн нөгөө 1 битийн нэмэгчийн нийлбэрийн олдог тэр ийм функцийг хийдэг бол тэгш төрлийнх нь болохоор тэгш төрлийнх нь болохоор нөгөө ямар юм бэ халилтын 1 битийг carry out of халилтыг нь тооцоолдог юм. За тэгэхээр энэ дээр нийлбэр нь гарах юм байна. Нийлбэр гарах юм байна. Энэ дээр юу гарах юм бэ? Халилт нь гарах юм байна. Янз юм. Яг хараач хэлчихсэн юм бол да. За
Хальчдаг юм байна та. Нэг юм. Тэгээд тэгээ яг доторхын яах гээд үзэхээр нэг хачин болоодсэн тий. Сондгоо бид нар энийг шууд нэрийг хараад сондгоо байвал оролтын дээр нь сондгоо тооны дохио орж ирвэл яд юм байна. Энэ дээр нэг гэж гаргад юм байна. Тогшиул 0 гэж гаргад юм. Энэ эсрэгээр юм байна гэсэн чинь чинь нэг өөр утгатай байгаа байхгүй. Тэгэхээр эхнийх нь болохоор яаш ингэ сонир нэрлэлчтэй тий. Эхнийх нь бол нийлбэр нь гарах юм байна гэд нөгөөх нь болохоор энэ халилт нь гарах юм байна. За халилт гэж бол нэг юм байгаад байдаг. Хитэн битийн гэж үзэхээс хамаарат тий. Сая нөгөө тооны машин дээр 4 бит гэж гаргаадсан шүү дээ. Энэ дээр халилт гэхээр уул нь одоо юу гэсэн гээд энэ дээр нэг нэмчвэл хэрвээ нөгөө 4 битээс хитэрдгүү тийм компьютер байсан бол энэ нэг чишээ гарч чадахгүй. Гарч чадахгүй жоохтой 8 битийг илэрхийлж чадахгүй шүү дээ нөгөө компьютер нь. Тэгээд яг нь сая энэ ийшээ өсөрч гарсан нэг гэдэг бит бол нөгөө халилт гэдэг дээр хадгалагдаад байна гэсэн үг. Нэгэнт нөгөө нэг урттоо илэрхийлж чадах юм чи. Мэдээж компьютер чинь 8 бит ч юм уу нэг хязгаар байгаа шүү дээ 16 бит ч юм уу. Тэр хязгаар дээрс нь нэг давхад нөгөө халилт үүсээд яана гэсэн. За тэрийг хадгалдаг бит юм юу юм байна. Тэгээд яг доторх дөрмийг уншихаар хачин юм. 1 дахин 2-ууд гарах чинь 2 ирүүл устгах чинь 3 ирүүл гарах чинь ч гэсэн. 3 ирүүл гарах чинь гэдэг чинь юу юм шүү. 1 битийн за 1 битийн нэмэгч юм байна шүү дээ. Юу за нэрийг анзаарчихгүй. За 1 бит гэдэг чинь юу гэсэн үг? 1 битийг 1 битээр нэмнэ л гэсэн үг. Нэг юмшгүй. Эхний нэг оролтны энэ байна. Юу вэ? 2 оролт байх хэрэгтэй тий. Input 1. За нэг юм 2 оролт байна. Тэгээд юу ч A B ч гэдэг юм уу гэд нэрлэж юм бол би нөө бичдэг юм авчдаг гэж. A B гэд 2 оролт байгаад тэгээ нийлбэрийг олох гээд байгаа. За нийлбэр S гэд байж их тий. Нөгөө нэг ямар нэг үнний өснөх чөлөө нэг юм хийдэг те электроникийн. Бид нар электроникийн шиг тийм үзлүүгээд яваадсан чинь тэгээд явсаар үзэхэд болж байгаа юм да. За эхний бит бол 0 байж болно. 0 байж болно. За юу дараа юу те 01 гэж байж болно. Зүсээ энэ буруу болчихлоо те. 01 гэж байж болно. Тэгээд өөр юу вэ? Энэ ямар жижигхэн балар вэ? Юу да 2 бит нэмэх гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхнийх нь 0 байж болно. 1 0 байж болох байсан юм шүү дээ. За. Яах вэ бичихлөө. 0 байж болно. За энэ бас дахиад 0 байж болно. Тэр хооронд нөгөөх нь 1 байж болно, 0 байж болно. Юу. За бүх боломж нь. Эхнийх нь 1 байж болно. Дахиад ч 1 байж болно. Тэгэнгүүт нөгөөх нь тэрэн дээр 1 байж болно. Тэгээд 0 байж болно. За ингээ бүх боломж нь уул нь яг бүх боломж гэж уул нь их юу ярих хэвээр жижигхэн тохиолдол бүх боломж гэж ярьж чад. Тэгээд тэрэн дээрээ ямар шүү ажиллаж ийн гэдээ яах хэвээр. За энэ дээр нийлбэр нь ингэнгүүт энэ чинь нийлбэр байх хэвээр энэ дээр 0 дээр 1 нэмээд 1 гарнаа. 0 дээр 0-ыг нэмээд 0 гарнаа. Йоо амар 0 шүү. 1 дээр 1 нэмээд энийг орчих чинь. 1 дээр 0-ыг нэмээд 1 гарнаа. Энэ дээр 1 гарах юмштай юм гардаг. 1 дээр 1 нэмээд 1 битний айдар гэж байгаа учраас 1 битийн нэмж учраас нийлбэр нь бас 1 л бит байх хэвээр. Тэгэхээр 1 дээр 1 нэмэхээр чинь нөгөө халиа явчих штэ тий 1 дээр гээд багнаар нэмсэн чинь доороо бол яг доороо бол 0 гарна. Тэгээ манай нөгөө амар багнаар нэмдэг бол ийшгээ нэг юу орон шилж чинь. Энийг халилт гэдэг. Энэ дээр нэг өсрөө явчин тий нэгийг тоо. Энэ нь болохоор энд гарах хэрэгтэй гэсэн. Одоо бид нар дахиад нэг баг нэмээд carry out C-гээр бичдэг хаа. Энэ бусад үйлдэлүүдээр ямар ч халилт гарахгүй жижигхэн тоонууд нэмээд манай 1 битгээд агуу урт 1 битийн төрөл дээр багтаад байсан чинь энэ дээр л ганцхан хальж байгаа. Тэгэхээр carry out-ыг нөгөө хин хийж байгаа. Even нөлөө те энэ дээр гарч байгаа гэж байгаа юм. За. Тэгэхээр одоо дөрөв нь бол гайгүй ойлгомжтой болчих те. Нэг оролт орж ирлээ. Ерөнхийдөө юу гэсэн нэг оролт гэдний юу гэсэн үү те. Энэ 3 оролтон дээр орж ирсэн 3 битийн нийлбэр нэг байлаа. Тийм үү. 3 нийтийн нийлбэр нэг гэдэг чинь аль нэгэн дээр нь л нэг дахин орж ирсэн. Тэгвэл нэгээр нь гарах чинь нийлбэр нь те. 2 дээр нь нэг орж ирлээ. Тэгвэл нэг дээр нэг нэмээд 0 гэдэг нөгөө нийлбэр нь саяхаар 0 гараад энэ дээрээ энэ халилтан дээр нэг гарах хэвээр. Халилтан дээр нэг гарч байгаа А2 байхад ингээ нэг гарч байгаа. А гэдэг нөгөө ганцхан А орж ирэх. Нэг дээр бол энэ 3-ын нийлбэр нэг байхад бол ийшээгээ нэг юу вэ нэг гараад энэ юм дээр нь юу вэ халилт нь байхгүй.
За 2 байж болно. Шүү 3-лаа байж болно тий. Ерөнхийдөө 3 дахь болгоно шүү. Тийм болохоор 3 4 байгаа. 3-лаа орж ирвэл нийлбэр 1 гарнаа. Яагаад 1 гарах вэ? 3-ыг нэмээ ачна. 1 дээр 3-ыг багнаар нэмчихэж байгаа гэсэн үг шүү дээ. 1 тэгээ бас 1. Тэнгүүн чинь нэмэгдээд энэ чинь нийлээд ерөнхийдөө 3 гэдэг тоо гарна шүү дээ. Тэ 3 гэдэг тоо чинь ийм 11 гэсэн тоо байхгүй юу? Тэгэхээр энэ дээр энэ тоог нь бичиж байгаа гэсэн үг тэр нөгөө од гэдэг нейрон дээр. Энэ нэг бол юу гэсэн үг вэ гэхээр энэ ч одоо бараг л нэг ч гэжтэй энэ түрүүний тохиолдлыг бодвол бүр амар том нэг нөгөө 2 үсэрчж байгаа гэсэн үг тийм 3 тоо нэмэхэд нэг нь энэ дээр гараад нөгөө хоёр нь халиад явчихж байгаа гэсэн үг. Тэрнээс уул 3 тоо 1 гэд нэмэхэд тэрэн дээр 3 гарах хэрэгтэй болохоос 1 гарах гэсэн шүү дээ тийм яг багтахгүй учраас нэг нь гараад нөгөө хоёр нь энэ дээр гарч явах хэрэгтэй. Гэхдээ халилт байна гэд энэ дээр нөгөө нэг хоёрын тоо гаргаж чадахгүй учраас А3 дээр халилт байгаа шүү гэж гаргахаас халилтан дээр нь ийм бүтэн нөгөө 10 гэдэг тоо гарч уу зүгээр 1 гэдэг тоо гарч уу гэдэг юм бол энэ дээр ч бас нэг юм шүү дээ. Тийм. За ингээд халилт юм байна уу? Тэгэхээр энэ дээр халилт гарахгүй хоёр оролтон дээр байвал халилт гарна, 3 дээр байвал халилт гарна. Энэ дээр нөгөө орон шилжээд төрхийн айл болчихно. Энэ дээр бүр 3 тоо болоод 1 тоон ороод ирнэ гэсэн нэг юм их байлаа. Энэ нөгөө юу юм байна? Аюу муухай нэрлснээс шинж нөгөө нэг энийг уулна carry type гэж нэрлэх болох шүү дээ. Харилцын нейрон энэ болохоор самч гэдэг юм уу тэгж нэрлэхгүй байгаа юм. Шүүмжлэл явуулах юмсан. За ийм гарсан юм байна. Зүгээр нэг битийн бүүлийн айдар гэдэг бол нөгөө энд байгаа л хэл та. Бүүлийн айдрыг бичээч юм шиг шүү дээ. Бүүлийн айдар чинь нөгөө угаасаа сонгодог болохоор тэгээд нөгөө энд доороо нийлүүлж байгаа л ингээл угсраал тавьчихдаг. Тийм байгаамаа. За нэг иймэрхүү тэгээд дараагийн юм дээр үргэлжлүүлэх үү юм ч гэдэг. Миний нөгөө цэцэгчингийн ажил гэх бол та эртгэн тараа гэсэн юмтай. За энэ ингээд яг энэ од 13 дугаар хуудсан дээр дууслаа. Тэгээ нөгөө хоёр чинь энийгээ дахиж ярих юм. Энд дээр жоохон тодорхойгүй нэг юм үлдсэн баг те. 7 дугаар зургаас эхлээд дараагийн 7-оос явъя. Энийг бол уулна ойлгочихсон те. Гараад ингээд зураад үзсэн чинь яг 10 гэж гараад байсан. За нэг энэ дээр HPLB нь одоо л гарч ирж байгаа юм шүү дээ. Энээс өмнө бол өөр хачаачийн туршаад байсан юм байна. За тэгээд яа. Дуусгая. Би бичлээ шүү дээ. Энэ чинь нөгөө